Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг иргэн мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдөр Элон Маскын иргэн гэдэг сэдвээр ярилцах юм байна. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Жолоо хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Roto Hadalaba Mongoliaгийн Skin Aqua нарны тос болон ногоон ирээдүйг хөгжүүлэх MMS компани маань ивэнтдгээ ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV, Од Мандра радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. За өдрийн мэнд төргий хасаа. Өдрийн мэнд. Элон Маскын иргэн та аль улсын иргэн бэ? Би Монгол улсын иргэн. Тий. Монгол Америк гэл ингэдэг тий. За айлсгүй ирээдүйд бид нар ингэж болох болов. Би одоо Facebook-ийн иргэн. За айлсгүй би Zuckerberg-ийн иргэн. Элон Маскын иргэн энтер гэсэн тиймэрхүү зүйлүүд болох боломжтой юу? Одоо би ингээд Монгол улсын иргэн байсан дээрөө айлсгуулаар Facebook-ийн иргэн байсан дээрөө гэдэг юм. Одоо сонголтын дээр ирэх болвол аль нь болох вэ гэдэг ийм асуултууд гарч ирж болно та тий. За нэг нь газар нутагтай, нэг нь газар нутаггүй. Гэхдээ Facebook-ийнхаа иргэн болчвол тий Facebook-ийн пассворттай хүмүүс бол энд гоё тий нэг бараа худалдаад авчиж олдог молдог тий. Ийш тийш нэг тий виз намархан гардаг мордог тий. Тэгвэл ингээ тий твит Facebook-ийн иргэн болчих гээд шүү дээ тий. Тэгэхээр нэг иймэрхүү сэдвэр бол өнөөдөр ярина. Гэхдээ ихэвчлэн одоо Элон Маск гэдэг хүний компани болно гэдэг ирээдүйд хиттэй бол энэ айхтар том монопол болох төлөвтэй байгаа. Тэ? Ягаад тэгэхээр одоо энэ хүн төрөлхтний хамгийн чухал хэрэгцээнүүд, одоо амин чухал хэрэгцээнүүд, одоо жишээлбэл тээвэр, гэр орон, робот, туслах энэ төр гэдэг тэ. Дээрээс нь олон нийтийн сүлжээ, интернет, онлайн төлбөр тооцоо, хиймэл оюун, аж үйлдвэрлэл, эрүүл мэнд, сансрын соёл өр энэ төр гэдэг. Энэ бүх зүйлүүд ерөөсөө энэ ганцхан хүний одоо компаниуд нь бүгдээр ингэ хийж чадах гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр тий сансрын цоолор чинь цааш яах вэ? Хувь хүн айл өрх нийгэм хот улс орон дэлхий сансар гэдэг ингээд цаашаагаар авчихна. Одоо энэ нэгэсэндээ хувь хүний бүх хэрэгцээг хангачна. Айл өрхийн бүх хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ, хотын хэрэгцээ, улс орны хэрэгцээ, дэлхийн хэрэгцээг хангачна, сансрын хэрэгцээг хангачна. Гаригийн хэрэгцээг хангах гэдэг шүү дээ. За тэгэхээр энэ зүйлүүдийг бүгдээринг нэг хүний компани хангаж байгаа. Энэ нэг сонирхолтой. Ер нь урд хойжод байгаагүй ийм үзэгдэл болж байна. Энэ талаар өнөөдөр бүгдээр. Ер нь бол энэ Элон Маскын байгуулад байгаа зүйлийн тухай, Элон Маскын одоо бүтээж байгаа ирээдүйн тухай өнөөдөр ярина гэсэн үг. За энэ Элон Маск зөвхөн одоо бизнес хийдэггүй хүн юм байна л да. Зүгээр л ингэ бизнесмен бол биш. Цаад ч юм бол ерөөсөө ирээдүйг бүтээж байгаа ийм одоо ирээдүйг бүтээгч. За дээрэс нь нэг бараа бүтээгдэхүүн гэхээс илүү бүглүүтээ одоо энэ эко тогтолцоог бүтээж байгаа. Эко тогтолцоо гэдэг бол энэ чинь нэг юм өөрөөгөө тэтгдэг, өөр хинч байхгүй, өөр хинч хэрэггүй тий ерөөсөө энэ ганцхан Элон Маскын компаниуд байж хаад Элон Маскын компани бүтээгдэхүүнүүд үйлчлэгнүүд л байж хаад ерөөсөө өөр юу ч хэрэггүй байхгүй ийм одоо тогтолцоо гэсэн үг байхгүй өөрөөгөө тэтгдэг ийм тогтолцоо гэсэн. Тэгэхээр ийм эко тогтолцоог бүтээж байгаа. Тэгэхээр ерөөсөө гариг дээр амьдрах хэрэгцээтэй ерөөсөө бүх зүйлсийг одоо ганцхан бүтээж байгаа байхгүй. Бүх зүйлсийг үү? Бүх зүйлс. Одоо ингээд ярахаар ингээд одоо итгэмээргүй санагдаж магадгүй. Яриад эхлэхээр айгүй хачаач юм байгаа. Би өөрөө энийг бэлдэж байхдаа бүр гайхаад энийг хурдхан ярих юмсан гэж бодоод тий. Одоо за яг одоо л дэлхийг эзэлж байна л та. Одоо бараг л гаригийг маань эзлээд эхэллээ. Одоо ингээд тий тэнгэр рүү орох юм бол тэнгэрээр дөр одоо Starlink-ийн однууд гэж яж байгаа тий. Тэгээ тэнгэрт шин ийм оддын аймгийг одоо оддын аймаг гин тэгдүүлээ одны 7 бурхан одны орд гэдэг нь шүү дээ тий шинэ орд үтэй гэдэг шүү дээ тэр сансрыг эзлээд эхэллээ шүү дээ дэлхийг эзлээ сансрыг эзлээд за одохгүй одоо яг одоо ангаргийг эзлэх гэж байна өөр гариг эзлэх гэж байна өөр ганц одоо гаригийг эзэлчихвэл өөр бусад гаригийг эзлэнэ яг нарыг одыг эзлэнэ өөр од руу явна шүү дээ тэр ч тий ямар ч ийм юм ээж байгаа за энэ өөрөө ер нь гайхалтай зүйл юм уу альсгүй аимшигтэй зүйл юм уу гэдэг талаар бас хэдүүлээ ярих зүйлцгээе. За ингээ эхлэе. За шууд эхлээд улс гэж юу юм бэ гэдгээс эхэлж. Иргэн гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр иргэн байхын тулд нэг улс байх хэрэгтэй. За тэр улсынхаа иргэн багсаа. 1933 оны тэр Монтевидеогийн конвенц гэдэг юм конвенц байт юм байна. За тэрний дагуу бол ерөөсөө тогтсон хил бүхий газар нутагтай. За дээрэс нь тогтсон хүн амтай, бие даасан засгийн газартай, бусад улс орноос одоо орноор хүлээн зөвшөөрөгдсөн ийм зүйлийг бол бид нар бол улс гэнэ.
тий. За улс гэдэг хүлээн зөвшөөрчлөө гэд олон улс зөвшөөрсөн байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тодорхойлт нь болсон юм биш үү? Сүүлд шүү тий. 40 эдэн оноос л бараг тэгээд хуваарлагдаж байгаа шүү. Тийм 1933 онд ингээл анх юм конвенцээр за энийг улс гэх юм байна гэд хэдүүлээ шиг нэ маргаж байгаа шүү дээ. Манайх улс мөн биш гэл ингэж байгаа. За хэдүүлээ нэг тодорхойлъё гэдэг. За энэ яг одоо энэ шаардлагын дагуу Сийланд гэдэг нэг жижигхэн улс байдаг. Ер нь хамгийн жижиг улс заяа. Сийланд. Сийланд гэдэг. Тийм. Энэ далай дээрх бяцхан платформ гэдэг. Одоо энэ чинь зүгээр дээр нь вертолет очиж буугаад нисэх зориултаа юм жижигхэн платформыг аваачаад энэ бол манай газар нутаг гэдэг ингээд заасан. Тэгээд өөрийн гэсэн одоо улстай тийм улсаа тунхагласан юм болж. Гэхдээ яг нүүб бүлээн зөвшөөрөөгөө гэдэг утгаараа бол яг хамгийн жижиг улстай орохгүй. Гэтэл бид нар бол улс гэдэг өөрсдөө тунхагласан хаантай өөрсдийн гэсэн мөнгөтэй ийм жижиг улс. Одоо ерөөсөө энэ тодорхойлолтоор бол хамгийн жижиг улстай орно. Хамгийн жижиг улс гэж хайх юм бол яг Ватикан гарч ирэх л байна. Тэрнээс жижиг улсууд гарч ирж магадгүй энэ янз бүрийн шинжилсэн улсын тодорхойлолт. Тэнгүүд энэ Сийланд болохоор зүгээр юм газар нутгийн оронд ийм зүгээр платформ зүгээр далаа дээр ирсэн юм вертолет газардаг платформ байхгүй ийм жижиг. Тийм газар байхгүй. Гэхдээ эдгээр бол ингээд тийм. Гэхдээ ингээд өөрсдийн гэсэн хуультай, хаантай, мөнгөтэй ингээд бүх юм нээж идэг. За тэгээд эдгээр өөр ирсэн гэсэн те серверээ үйлчлэг үзүүл ингээд явж байна. Ер нь бол би одоо өөрөөчсөн ус байгуулж болох гэдэг шүү дээ. Тэгээ би нэг ус байгуулчих гээд те. Тэгээ энэ дээр ч бас ингээд ханхүү мангүйтэй энэ ус чинь Сийланд. За энэ Liberland гэдээс байгаа. Хорват Серб хоёрын хооронд ээждэг. Хин ч эзэмшдэггүй юм газар үйт юм байна л д. Тэрэн дээр ингээд байгуулсан интернетээр иргэнээ бүртгэнэ гэж зарласан юм болсон. За тэгэхээр одоо яах нь одоо сүүлийн үеийн улсууд бол ингээд те заавал вир ирэх хэрэг байхгүй. Одоо манай улс руу сайн ап хийчих гэдэг. Манай улсад бүртгүүлчих гэдэг онлайнаар бүртгүүлж олно гэдэг. Ингээ иргэн болчихно гэсэн үг байхгүй. За ийм ачаач юм аа. За энэ компани улс болдог тийм үзэгдэл энэ төр бас байдаг байсан. Одоо жишээлбэл экосистем бүхий одоо томоохон компаниуд байна л да. Экосистем гэдэг чинь одоо түрүүн хэлсэн шүү дээ. Бүх юм ингээ өөрсдөө хийдэг юм том компаниуд бол ерөөсөө төрийн ажлыг өмнөөс нь хийгээд өчтдөг. За янз бүрийн төрлийн ажлууд за одоо жишээл санхүүгийн эдийн засгийн худалдаа хийж болно, валют хийж болно те. За дээрээс нь харилцаа холбоо, мэдээллийн бодлого энэ цензур минзүр гэсэн юмнуудыг улсын хийх ёстой ажлыг ер нь өмнөр нь ороод хийгээд эхэлдэг гэсэн үг. Тэ? За тэгэхээр яах нь үйл ажиллагаа одоо шийдвэрүүд нь одоо улстай нөлөөлдөг болж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэдний одоо гаргаж байгаа шийдвэрүүд. За тэгээд ард иргэдийн амьдрал, үзэл бодлын хувьд, за эдийн засгийн, санхүүгийн хувьд, улс төрийн хүчний хувьд, хууль эрх зүйн хувьд, олон улсын харилцааны хувьд ингээд тухайн улстай нөлөөлөд эхэлж байна гэсэн тухайн компани. За ингэнгүүт жишээлбэл Facebook улс болох гэж оролж ирсэн. Оролж ирсэн гэжтэй тиймэрхүү талаар ингээд яригдчихсэн. 3 тэрбум хэрэглэгчтэй. Хэрвээ энэ бүх хэрэглэгчдийг нэг иргэн гэж авч үзэх юм бол дэлхийн хамгийн том улс болно гэсэн үг. Юу тэр энтиг хятад болно гэсэн үг шүү дээ, тэ. За өөрсдийн гэсэн валюттай нэг өөрсдийн гэсэн валют гаргах гэсэн үзээсэн. Тэргээр худалдаа 8 их гэл тэ. Тэгээ хэрвээ энэ Facebook бүртгэлтэй бол энэ валютыг шууд ашиглаж болно. За тэгээд олон аппликейшн одоо нэгэсэндээ нэг Facebook-ийн нэвтрэлт одоо пассворд гэж байна шүү дээ тий. Тэр пассворд нь олон аппликейшн руу нэвтрэх хэрэгтэй. Одоо манай Монгол улсын пассворд олон янз бүрийн улсууд руу нэвтрэх хэрэгтэй байдаг шиг Facebook-ийн пассворттой болчих юм бол би одоо ингээд олон аппликейшн руу шууд ингээд нэвтэрч чадна гэсэн үг байхгүй тий. Ямар нэгэн шалгалт байхгүйгээр ямар нэгэн бүртгэл байхгүйгээр шууд нэвтэрнэ гэсэн үг. За энэ ямар шоугоос чинь улс шиг л байгаа гэдэг тий. За Amazon энэ 310 сая иргэнтэй. За одоо хэрэглэгчдийн нэрнг гээл ярьчих л да. За тэгээ бараа таваар өгдлийн одоо дэлхийн хамгийн том логистик. Ерөөсөө бараа таваар гэдэг чи одоо айгүй тийм чухал юм шүү дээ, тэ. За энэ хүнсийг одоо логистикийг нээж байна. Бараа таваар одоо энэ худалдаа 8 тэр чигтэн логистикийг нээж байна. Дэлхийд даяар логистикийг нээж байна. Дэлхийд даяар үргэлж хийж байна. Энэ ч бол хамгийн чухал юм байхгүй. Гэтэл нэг улс дотроос ингээ гарахгүй шуудан дамжаал ингээл хаан ч юу яваад байгааг нь мэддэхгүй ингээ явж байгаа бол ганцхан компани дэлхийг зүүр ингээд хэрсэн том логистикийг хийж чадж байна. Энэ зөвхөн одоо бараа таваар биш, зөвхөн гарт яригддаг зүйл биш. Өгдөл одоо энэ компьютер энэ cloud computing гэдэг ч юм уу те энэ бүх үйлчлэг бүгдийг Amazon үзүүлнэ. Хиймэл оюун байдгсан уу, cloud computing байдгсан уу, ерөөсө бүх үйлчлэгийг Amazon-аас авч болно. Amazon Web Service гэдэг чинь одоо ер нь бол хөгжүүлэгчд бол бүгдээр мэдчихэж байгаа. Серверээ хаана байгуулах Amazon, датагаа хаана байршуулах Amazon шүү дээ гэдэг ерөөсө бүх юм тэн дээр үйждэг. Тэгэхээр зөвхөн одоо энэ бараа материалын кейс гадна энэ өгдлийн логистикийн хүртэл шийдсэн байж байгаа гэсэн. За тэгэхээр ингээд 310 сая иргэнтэй юм улс болох боломжтой юм газар гэж. За иймэрхүү юмнууд л яригдчихсэн. За энэ компаниуд хэрвээ улс болвол өөртөө засдаг болно мэдээж те.
одоо өөрийн гэсэн хуультай өөрийн гэсэн. Техник технологийн тусламжтайгаар шийдвэрүүдийг одоо бусад улсаас хамаагүй хурдан гаргах. Нөгөө улсууд чинь бид нар технологийн шилжилт хийн гэсээр л нөгөө чинь аль хэдийн технологи дээр суурилсан компани байж байгаа шүү дээ. Улс болчлоо гингүүд шууд нөгөө нэг шийдвэр гаргалтууд маш хурдан ингээ явагдана гэсэн үг байхгүй. Ямар нэгэн байсан улс шилжилт хийх гээгүй болохоор. За тэгээд дээрэс нь газар нутгийн хил хязгаарт баригдахгүй. Ямар нэгэн газар нутаг юу байхгүй. Тэгэхээр нөгөө нэг улс гэдэг тодорхойлтоогоос гараа авчих гэдэг байгаа биз. За яг нь Силан чинь нэг жижигхэн далай дээрх платформ түрээслээ тэгээд ингээ манай улсынд байгаа зэрэг яг нэг туга хатгсан болоо тэгээд нөгөө улсынхаа шаардлагыг хангасан болоод ингээ цаашаа үйл ажиллагаа явуулж болно. За тэгээд онлайнаар хэлбархан иргэншил авч болно. Айгүй амархан. Би заавал очиод бүртгүүлээл энэ төр болоод шаардлага байхгүй. Онлайнаар одоо яа тийм нөгөө нэг зураг явуулаад өөрийнхөө нэр юу явуулаад одоо юу би юм байцаалтай явуулаад ингээл болоо. Аль нэг улс орны хууль журмд баригдахгүй. За одоо өөрийн гэсэн хууль зөв орчинтой болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол бүх шийдвэрүүдээ ямар нэгэн улсад баригдахгүй, ямар нэгэн хуульд баригдахгүй шууд гараа гэж явчихна гэсэн. Наа чи голден мембер л шүү дээ. Голден мембер нь яа вэ? Уус гэ толгой өргөлээ. Тэр нь юу вэ? Үгүй яах вэ одоо нэг эрхээ авчвал бүх юм руу өргөө нэвтэрдэг ч юм уу тий. Тий нэг тийм. Тэр ойлгож өгөх. Аггүй гэхдээ энэ чи одоо жишээл Amazon өөрсдийн гэсэн нэг юм хэрэгжүүлэх гэж бодлоо. Тэгэх юм бол Америкт бүртгэлтэй байгаа бол Америкийн хууль дүрмд захирагдана. Одоо Facebook болоод ингээд Америкийнхаа хууль дүрмд захирагдсан шүү дээ. Одоо жишээл Facebook бол таны мэдээллийг би хадгалж байгаа. Таны одоо мессенжерийг чинь одоо бүх чатуудыг чинь би бол ингээд те найдварт хадгалж байгаа. Хэн ч өгөхгүй гэж хэлсэн ч гэсэн хэрвээ Америкийн газар нутаг дээр сервер нь ажиллаж байгаа бол Америкчууд одоо тэр FBI нэ тэргээс нь очингуудаа те энэ хүний мэдээллийг өгөх нь үл өөх хэрэгтэй байхгүй. Хуулиалд байгаа шүү дээ те. Гэтэл өөрөө үний эрэхт ус болоод ингэчих юм бол хувь хүний нууцыг задруулахгүй гэдэг хууль өөрөөсөө гаргаад ингэчих юм бол хинт ч өгөх боломжгүй болчих. Одоо бид нар итгэх боломжтой болж ингэсэн шүү дээ. Одоо бол бид нар итгэж чадахгүй байхгүй бид нар. За нэг иймэрхүү давуу талуудтай болно. За мэдээж хязгаарлалтууд байна. Одоо улс орон болохын тулд газар нутагтай байх хэрэгтэй төрөв шийдэж болно. Олон улсаар хөлийн шүрэгдэн гэдэг нь аюу тийм асуудалтай болчихно. Гэтэл бол яг Facebook чинь тэр хэдэн тэрбум гэлээ. Чи 2-оор 3 тэрбум ард иргэдтэй нөхөрчин бол тест хинээр л бол хинээр яаж хөлийн шүрнэ тест. Хөлийн зөвшөөр гэж байгаа зөвшөөрөлнө шүү дээ, тэ. Нэг тиймэрхүү болно гэсэн. За эн чинь одоо хаана явж илаа тийм. Илон Маскын хувьд болохоор одоо манай гол батрын хувьд бол ангараг дээр газар нутагтай болох боломжтой. Хамгийн түрүүнд очиж буучих шүү дээ. Тэгээд дээр нэгээд Elon Musk гэдэг туг зоочдөг ч юм уу альсгүй одоо SpaceX гэдэг туг зоочих юм бол одоо тэдний газар нутаг болох уугүй юу гэдгийг бол бид нар ямар ч хуулиар зохицуулсан шийдвэр тийм олон улсын тийм юм байхгүй. Зөвшөлтсөл байхгүй. Тэгэхээр Elon Musk өөрийнхөө рол шийдэн гэсэн үг тэн дээр те. Энэ бол миний газар нутаг. Та нарын улс орн гэдэг юу ч хангацлаа. Бүгдлэтэн гариг байж байна. Тэгэхээр одоо бидний олон улсаар хүлээн зөвшөөрчгөө гэдэг нь шүү дээ те. Үгүй гэдэг юм бол одоо пуужингуудаа та нараас бойкотлоо. Инглээ тэглээ гэдээ ерөөсө дарамтлж байгаа эрхүүдийг авчиж болох байхгүй. Улс байгуулахад ямар ч асуудал байхгүй. Ангараг бүр ингээд авчвал яах юм? Ангарагыг үгүй авна шүү дээ. Тэгээ уусаал тэр талаар л ярих гээд байгаа гэсэн үг. Окей. За X дотор бол одоо яг нь сүүлийн үеийн улс орнуудад тиймэрхүү шаардлагууд тавигдаж эхэлсэн. Одоо дотроо юм юу санал асуулга явуулдаг нэг сонгуул явдаг байх хэвээр арчилсан байх хэвээр энэ гэсэн юмнууд одоо ийм шаардлагууд байгаа. За тэгсэн чинь Elon Musk болохоор сая X гэдэг платформоо Twitter-ийг худалдаж ангуудаа дотор нэм санал асуулга явуулаад юм арчилсан байдлаар шийдвэрүүдийг гаргаж ирсэн туршлага хүртэл байж байгаа. Тэгэхээр цаа чинь бол аль хэдийн одоо юм арчилсан засаглаа бол ингээд тогтоогоод эхэлсэн байж штэ тий. За энэний дараа ярих хэвээр зүйл бол PayPal мафиа гэж байна. PayPal-аас гарсан энэ хідэн айхтар том стартап нөхдөд байж байгаа. За 1999 онд болохоор X.com гэдэг нэртэй ийм одоо энэ онлайн төлбөр тооцооны платформыг бол Elon Musk хийжсэн. Өөрөө үүсгэн байгуулж ирсэн гэсэн үг шүү дээ. 2000 онд болохоор Max Levchin, Peter Thiel гэдэг хоёр хүнтэй нийлж агаад энэ PayPal гэдэг нэртэй болгоод өөрчилсөн. Одоо X.com гэдэг платформ PayPal болгосон байна шүү дээ. Одоо өнөөдрийн бидний мэддэг PayPal шүү дээ. Яг үнэ тий. За энэ Elon Musk болохоор гүйцэтгэх захирлаар нь хэсэг ажиллаж агаад хэдхэн сарын дараа тэгээ ерөөсөө технологи үзэл бодлын зөрчлөөс болоод албан тушаалаас огцорсон байж байгаа. За 2002 онд болохоор eBay компани PayPal-ыг 1.5 одоо 1.5 юу юм бэ? 1.5-аар $5 худалдаж авсан гэсэн үг. За энэ бол ямар ч 1.5 тэрбум байх хэрэгтэй зэ. За eBay болохоор PayPal-ыг 1.5 тэрбум доллараар худалдаж авсан.
Энэ бол тэр гайхалтай. За тэгээ Elon Musk болохоор бүх хувьцаагаа зараад 170 сая доллартайгаар ингээд бэлэн мөнгө аваад сувжлаа ингээд PayPal-аас алга болж гисэн. Одоо ерөөсө PayPal-тай хамаа авахгүй. А гэтээ мэдээж энэ 170 сая доллар бол одоо Elon Musk-ийн ирээдүйд хийх агуу том энэ стартапуудын хөрөнгө оруулалт болж ингэсэн гэж анхдагч. За 2017 онд болохоор PayPal-аас XCOM гэдэг домойноор хөдөлж авсан. Сүүлд юунд ашигласыг надад бид нар мэдж байгаа. Twitter-т ашигласан шүү дээ, тийм ээ. За ингээд одоогор болохоор Elon Musk ерөөсө PayPal-тай хамаагүй хамтран үүсгэн байгуулж ирсэн одоо энэ хүмүүс яагаад би сая PayPal мафия гэж хэлсэн бэ гэхээр энэ яг хамт үүсгэн байгуулж ирсэн хүмүүс. За дээрэс нь тэр PayPal-ыг үүсгэн байгуулж яхад байсан ажиллаж ирсэн инженерүүд нь бүгдээрээ одоогийн систем амар том стартапууд ингэж хийсэн хүмүүс гэж байдаг. За жишээлбэл эндээс ингээд дурдъя л да. Peter Thiel гэдэг одоо түрүүний анх хамтарсан нөхөр нь энэ Palantir Technologies гэдэг тагнуулын газрын big data-г одоо их өгдлийг боловсруулдаг ийм газрыг хийжсэн. За Max Levchin гэдэг хүн болохоор энэ Affirm гэдэг Америкийн нэгдсэн хамгийн том энэ buy now pay later гэдэг дээ шүү дээ. Одоо бид нар store pay later гэдэг төлөө. Одоо эхлээд төрүүлээд төлчөөд дараа нь ингээд юу төрүүлж худалдаж авчаад дараа нь мөнгө авчдаг нэг хүүгүү зээлж мэлдэг иймэрхүү цагуурыг бол Америкийн хамгийн том. За энэ слайд гэдэг байгаа. Слайдыг бол бид нэр ер нь бол баг хөдөлчөнд бол өдөр тутамд ашиглаж байгаа. PowerPoint л гэсэн Google-ийн онлайн браузер дээр байдаг PowerPoint. Тэгээд сүүл Google зарагдсан. За энэ Reid Hoffman гэдэг юм биш байгаа. LinkedIn-ийг үүсгэн байгуулсан. За энэ David Sachs гэж энэ Yammer-ыг үүсгэн байгуулсан. Yammer-ыг юу гэдгийг мэдэхгүй бол энэ Microsoft-ийн юу гэсэн. Сүүлд Microsoft холбогдсон. Microsoft-ийн social network гэхгүй. Гэтэ бол нэг олон нийтэд public байдаг биш. Нэг тухайн байгууллагын дотоод ийм social network гэсэн үг. За энэ Rolf Botta гэдэг хүн байж байна. YouTube, Instagram-ийн хөрөнгө оруулагч. Маш том хөрөнгө оруулагч байсан. За энэ Steve Chen, David Carmen, Chad Hurley гэдэг ийм гурван хүн байж байгаа. За энэ гурав юу хийсэн бэ гэхээр YouTube-ийг хийсэн. YouTube-ийг үүсгэн байгуулсан гурав баггүй. За тэгээд Google зарцсан мэдээж. За энэ YouTube-ийн хамгийн анхны оо видео бол энэ David Carmen гэдэг хүнийх нь оо Me at the Zoo гэдэг энэ видео хийж байгаа. Одоо YouTube-ийн хамгийн анхны видеог тайгарах юм бол энэ нөхрийн зураг гараад ирнэ. За Russell Simon and Jeremy Stoppelman гэнэ. Yelp-ийг үүсгэн байгуулсан гэдэг чинь. За энэ бүх одоо энэ чинь зүгээр анх үүсгэн байгуулчихсан. Тэгээд дээрээс нь зөвхөн одоо тий үүсгэн байгуулчихсан гадна тэр ажиллаж исэн инженерүүд нь л баггүй. Эдгээр бол ингээ тий маш их тэр мөнгөтэй болчихж штэ нөө хувьцаа нь байж байгаа юм чинь. 1.5 тэрбумаар худалдаа тавангууд маш мөнгөтэй болоод тэр мөнгөөр бол өөр бусад стартапуудыг ингэж хөрөнгө оруулж эхэлсэн гэсэн. Өөрөөсөө стартап яаж байгуулагдгийг мэдж байгаа, яаж үн цэнд хүрдгийг мэддэг болсон гэсэн үг. Туршлагатай болсон. Одоо туршлагатай стартапын хөрөнгө оруулагчид яг хөө тэр стартапуудаа хөрөнгө оруулаад нэг өсөндөө туршлагатай стартапын хөрөнгө оруулагчид өөр шин стартапыг одоо туршлагатайгаар гаргаж ирээд ингээд юм стартапын бүүмүүд эндээс тесэрч гарч ирээд бүгд баяжсан гэсэн. Энийг бид нар одоо PayPal мафия гэж нэрлэдэг. За хоёулаа жоохон байж байгаагаар үйлчлэв. Мап байна да тий. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгэхээр Rota Hadalaba Mongolia маань энэ Skin Aqua нарны тос гэдэг байгаа. Одоо бас нөгөө уран дулаан цаг болж байгаатай холбоотой бид нар чинь ер нь уран дулаан чиглэлтгүй нарны төсөв чинь бид нар байнга хэрэглэх хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгээ яг аятайхан нарны төсөв хэрэглэхгүй бол бас ингээс харалтаж ороод бас онцгүй байх тохиолдол байна. Хөлөрдөх ч юм уу зовхгүй байх ийм тохиолдол бас байдаг. За тэгэхээр энэ тос бол маш юм найдвартай тос гэж болно. Тэгээд өндөр нарны хамгаалалттай, түрхэт хөнгөн арсыг чигшүүлдэг үнэхээр гайхалтай юм бүтээгдэхүүн байгаа. Түрхэх бүрт арсыг гүн чигшүүлж хуурайшилтаас хамгаалдаг. Тэгээд 3 төрлийн гиалуроны хүчил агуулсан ийм тос байдаг. Тосыг ер нь ингээд үнэртээд түрхэд үцхэд ер нь л ингээд багцаа авчдаг байхгүй. За энэ жоохон онцгой тос байна даа ч юм уу те. Эсвэл ингээд жоохон үнэр ихтэй энэ төр тосыг бас тийм таатай биш үүдэг ер нь бол тэгэхээр одоо түрхэд л ер нь танд ингэж одоо ямар хуу тос вэ гэдэг нь мэдэгдэн гэсэн үг. За дээр нь шууд одоо эмгтээчүүд гэхээ будгаа хийхэд бол маш юм тохиромжтой. Охид бүсгүүчүүд бол энийг одоо шууд өдөр тутамдаа ашиглахад маш аятайхан гэсэн үг. Тэгээ SPF 50 нэмэх. За энэ бол одоо нарны хамгаалтын хамгийн өндөр түвшин байдаг UVA, UVB нарны туяанаас таны арсыг ингэж бүрэн хамгаална. Тэгээд хамгийн гоё нь органик бүтцтэй нарны тос гэдгээр маш чухал байдаг. Тэгээд арсны давхаргад шингээд энэ UV туяаг дулаан болгон хувиргаад саармөгжүүлдэг болохоор
тийм цагаан одоо пүүдэрсэн юм шиг тийм одоо туяаг бол огт гаргадгүй юм байна. За төрсөн ч нарны тос хэрэгэлсэн гэдэг нь бол харагддгүй, чийгшүүлэгч тос шиг зөөлөн мэдрэмжтэй. Тэгээ арьсанд мэдээж ямар ч хоргүй, үнэр будаг эрдэс парабен агуулаагүй. Парабен гэдэг бол нөгөө нөөцлөгч бодис муутахгүй байх мөгөнцөр янз бүрийн юмнаас хэрэгэлдэг ийм бодисыг ус хэлээд байгаа. Нүрээ нөөшлөх юм. Одоо нөгөө яг гоо сайхны одоо өсний шампунь ч юм уу парабен агуулаагүй бүтээгдэхүүнийг ер нь хэрэглэх юм бол ер нь ч илүү ч үнэтэй ч байдгийг. Нөөшлөгдөхгүй байх нь шүү дээ. Одоо за тэгээ мэдрэмтгий арьстай хүмүүс бол бас санаа зовхгүйгээр энэ хэрэгжилж болно. Тэгээ тоос болон PM 2.5 бохирдол харьцал үүсгэгч бодисоос ингэж арьсыг хамгаалах ийм байгаа. Тэгээ хамгийн гоё нь угаагаад хөөсөн савнгаар ингээд шууд арилгачих боломжтой. Тусгай бодог арилгагч ингээд шаардлагагүй байдаг. Тэгээ дээр нь усны хамгаалалтай. Тэгээ яг Японы стандартын UV хамгаалалтай тул хөлрөх сэлэх үед арилдгүй, нүүрэнд ч биеинд ч төрхөж болдог ийм бүтээгдэхүүн байгаа. За ер нь тэгэл нарны тус хайж байвал энийг л авах юм байна. Тэгээ Mons Эмийн сан болон GGI BT дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. За Roto Hadalaba Mongolia гэдэг. Тэгээ би бас харсан чинь энэ айгүй бас олон газруудаар худалдаалагддаг тос байна. Та бүхэн Mons-оос бол очиод авчиж болох юм байна те. Энэ GGI BT-дээр бас харж исэн юм байна. Тань л харагдаж байгаа үстэй. Энэ чинь угаасаа нарны тус гэвэл энэ л одоо санаанд орж ирдэ шүү дээ. Энэ логыг нь хараад одоо манай үзэгчд бол мэдж байгаа байлгүй те. Сая энийг бол би нөө Турк руу явж байхдаа бол сайхан түрхэж үзлээ шүү дээ. Тийм. Тэгээд сайхан энэ тэнд чинь бол нэг энд хүүтмээсэн чинь тэнд очиж халуун болж байгаа. Тэр нь очиод энэ далаа молоо цэлнэ. Тэр нөө далайн ус мусанд чигээ норохгүй би ч айгүй хүлэрдэг байхгүй. Тэгээ халуунд чи ингээл хар халуунд ингээл хүлэрж чадж байгаад тэрэнд урсаад алга болчихдог бол ямар хэрэг байх вэ те. Тэгээд эн чин UV light гэдэг бол нарнаас ирж байгаа. Одоо яг нөгөө жинхэнэ бидрийг харлуулад байгаа, бидний арьсыг түлээд байгаа хамгийн одоо энерги ихтэй. Тийм удаан одоо тэр озоны давхраг мохрог цоорцсон газар энэ төр байх юм бол бүр одоо Австрали энэ төрт очих юм бол тий тэр чинь баг за Австрали одоо озоны давхраг нөхөгдсөн болохоор гайгүй гэж магадгүй. Гэхдээ л одоо бидний арьсыг түлээл нөгөө борлуулаад ингэдэг чинь энэ UV light нөхгүй. Тэгээд яг UV камер гэж байгаа. UV камераар ингээл харангуут юм энэ тос нь хав харагдана. Ингээд ерөөс ингээл арьсан дээр төрөгчөнгөл хав хар. Тэгээд ерөөсө тэр нэг блоклоод ин гэсэн үг шүү дээ. Хийж байгаа туяаг. Тэгээд хийж байгаа туяаг нь тэгээ блоклж байгаа яг хөө тэр арьс руу нэвтлэхгүй л гэсэн үг. Тэгээд ингээ хамгаалчих. Тэгээд ингээд энгийн камераар харахаар яахчгүй зүгээр л юм хүн байж идэг тий. Тэгээ миний хөлсөнгээ гарсан чигээрээ гэтээ ингээд урсахгүй. Тэгээд ингээд далаан болоод орно шүү дээ. Тэр чинь далаан болоод тэр ингээд сайхан бие игээд хэвтэж яхад бол тэр чинь одоо тэгээ урсчих үедээ гээл далаад орж гарч ирээл дахиад түрхээл нөгөөтэй ингээд хэвтэн гэж одоо байхгүй шүү дээ. Энэ ус мусны хамгаалалт гэдэг нь үнэхээр тийм чухал гоё зүйл. Теста чухал юм байна тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. За нэг айгүй тийм сонирхолтой юм хэлье. Энийг ч хүмүүсний гайхгүй байх туу. Элон Маск бол одоогийн дэлхийн хамгийн баян хүн. Тийм. Яг бүтэн жилийн өмнөөс яг өнгөрсөн жилийн 2004 оны 5 сараас хойш яг тий тэрийг даваад хамгийн баян хүн болоод тэрнээс хойш яг энэ баян гэдэг хамгийн баян гэдэг статусаа бүтэн жил одоо жил гарan хадгалж штэ. Ийм тий. Тэгэхээр одоо гоё хүн болохоор гоё тий баян бахаар. Тэгэхээр одоо эн чинь их одоо ус байгуулаад ингэ чинь бол гайх зүйл байхгүй болох гэдэг штэ. Тэ Илон Маск иргэн гээд нэг нөхөр гараад ирэх юм бол үгүй тэгээд тийм үү те гэл болоо байхгүй те нэг ингээд хөө тийм үү тийм болцсон юм уу те нэг үндэслэл байхгүй болчих. За энэ Илон Маскын компаниудын тухай ярил л да. За хамгийн анх шууд он цагийнхан дараалал ярьж 1996 доллар Zip 2 гээд ер нь дүү Kimball Musk гэдэг иждэг. Тэрнтэйгээ зөвхөн жуулчд зориулсан онлайн хөтөж тийм онлайн хөтөж тийм сэтгүүл гаргаж ирсэн. За тэгээ компакт болохоор шууд 307 сая доллараар зарсан байдаг энийг. Яа дүү Kimball Musk ч гэсэн ер нь бол бас дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй юм нөхөр. Одоо бид нар ч нөгөө нэг түрүүн хэлсэн шүү дээ. Дэлхий дээр ногоо тарих газар үлдээг бай гэд тэ. Ногоо тарих газар бүгдийг бид нар дуустал тарьсан байгаа. Тэгэхээр одоо Kimball яах вэ гэхээр ногоонуудын ийм том ийм контейнер дотор ингээд шууд ингээд өдөр шөнөгүүгээр ингэж нарны панелаар ингэж ургуулдаг юм ондаг харах. Одоо хүн төрөлхтний хүнсний асуудлыг шийдэх гээд байгаа гэсэн. Хүнс арай байгаа юм биш үстэй гэсэн байгаа юм биш тийм. За тэгэхээр энэ дүү Kimball-тайгаа нийлж байгаа л ерөөсөө дэлхийг эзлэх нь ангарагч эзлэх нь шүү дээ. Тэгээ ах нь бол ангарагыг эзлэх гэж явж байдаг, дүү нь бол дэлхийг эзэлж чаал гэж шүү дээ. Тэр нь бол. За энэ PayPal-ыг 1999 онд байгуулсан төрөө ярьсан. За 2022 онд 307 сая доллараар чинь Zip 2-ыг зарцсан. За дээрэс нь PayPal-оо те зарцсан. Айгүй баян болцсон гэж хичнээн 100 сая доллартай болцсон. Луггар нөхөр явж штэ. Тэгээ SpaceX-ийг бол өөрийнхөө мөнгөөр байгуулсан 2002 онд. За тэгээд Tesla компани 2004 онд байгуулсан.
Solar City гэдэг 2006 онд бас байгуулсан. Одоохондоо бол Tesla одоохондоо ч ер нь бол сайхан ингээд Tesla нэгтгэгдсэн байж байгаа. Solar City-ний нарны панел үлддэг юм. За OpenAI. За OpenAI орж ирж байгаа. Энэ юу OpenAI вэ? 2015 онд OpenAI орж ирж байгаа. За 2015 онд Sam Altman, Ilya Sutskever, Greg Brockman, Андрей Карпати гэдэг ийм нөхдүүд дээр нь одоогийн өндөрлөгөөс харахад л энэ хүмүүс бүгдээрээ хиймэл оюуханы ертөнцийн хаадууд ерөөсөө энэ хиймэл оюуханы ертөнцийн бурхтууд гэсэн үг. Энэ бурхтуудтай тухайн үед бол мэдэхгүй байгаа шүү дээ, тий. Энэ бурхан ирээдүйд бурхан болно гэдэг нь, тий. Бурхан болно гэж. За тий. Ямар ч энэ бурхтуудтай нийлж 2015 онд OpenAI гэдэг компаниг байгуулсан байдаг. Elon Musk шүү дээ. За тэгээд хамтран үүсгэн байгуулж 2018 онд болохоор Tesla-тай нэгтгэе гэдэг ийм санал гаргасан. За мэдээж удирдлагууд нь зөвшөөрөхгүй юу яриад байгаа. Тийм байхгүй гээд. Тэгээд Elon Musk болохоор OpenAI гэдэг бол хамгийн анх бид нар одоо үүсгэн байгуулж байгаад open байх хэрэгтэй. Хамгийн гол нь OpenAI гэдэг чинь open байх хэрэгтэй байхгүй. Тэгээд нээлттэй их нь одоо source code нээлттэй байх хэрэгтэй. Одоо дээрэс нь бүх юм нээлттэй байж байх хэрэгтэй. Дээрээс нь ашигын бос байх хэрэгтэй гэж уг нь байгуулж ирсэн тэр бөөнөр. Тэгээд тэрнээс ингээ ухарцсан Microsoft өөрөө өөрсдөө зараад эхэлчихэнгүүд нь Elon Musk дургуун хүрээд яг компанисан гараа авцсан. За тэгээд одоо бол байхгүй. ChatGPT Musk-тай хамаатай юм уу? Одоо ер нь хамаатай л гэсэн үг шүү дээ. Гэхдээ хамаатай байсан гэсэн. Одоо бол ерөөсөө огтомаг болсон. За тэгээд 2025 онд болохоор 97.4 тэрбум доллараар OpenAI-г хөдөлтөж авах санал тавьсан. Сайхан штэ. Тэгээ мэдээж Sam Altman зөвшөөрөө юу яриад байгаа би тэгмээргүй байна гэд. За иймэрхүү юм бас. За энэ цаашаага бүр амар том биф болж гарч ирэн заяа. За энэ 2016 онд Neuralink гэдэг компаниг байгуулсан. Хүний тархилуу орж. Тий. За энэ Boring компани гэж байгаа. 2016 онд байгуулсан. Boring компани гэдэг нь уйдгартай компани гэсэн үг биш. Боор гэдэг нь болохоор ингэж өрөмдөж нүхлэхийг хэлж байгаа байхгүй. Тийм Boring компани гэдэг нь яадаг вэ гэхээр хотыг доогоор нь тэр чигт ингэж нүхлээд тэгээд нэг бид нар чинь ингээд нэг зам дээрээ багтахаа байлаа төгжрээд байгаа шүү дээ. Тэгвэл замнуудыг энэ олон давхрахтай болгоод зөвхөн хотын доогоор явдаг. Дээгүүр ерөөсөө зам байхгүй. Ийм болчих бол замын гарц байхгүй. Одоо хүүхдүүд одоо айх аюулгүйдийн тоглоно те. Машин дайруулчих үдэ гэж айхгүй айгүй амар болчих жоох те. Машинд бүгдээр нь доогоороо энэ өрөмцөнд өхнүүд дотор ингээд өтний нүх шиг юм дотор төргөө яваад өгч. Амар юм би тий. Гайхалтай тий. Тэгээд бүглүүтээ хотыг нүхлээ хийцэн байгаа шүү дээ одоо доогоор. За энэ 2022 онд болохоор X гэдэг компаниг одоо байгуулсан гинэ шинэ бидний алдарт мэддэг Twitter шүү дээ тийм ээ. Twitter гэдэг компани аль хэдийн байсан. Тэгээд энэ дээр бол нэлийн удаан шүүгдэлтсэн эдэр чинь тийм. Бид нар чамайг хөдөлтөж авах гэсэн үгүй хөдөлтөж авахгүй махгүй гэж байгаа. Янз бүр одоо бүхэлд нэвтрүүлэг байж байгаа шүү дээ. Одоо манай хэргийн мөрөөр тийм. Хэргийн мөрөөр чинь амар зүүн залим их ашиглаж байгаа. Тэгээд бөө юм болж байгаа 440 тэрбум доллараар хөдөлтөж авсан. 440 тэрбум доллараар хөдөлж авсан байгаа. За тэнгуүтээ Let That Sink In гэдэг ийм алдартай твит хийсэн. Одоо ийм юуны одоо юу гэдэг вэ? Угаалтурны ийм тосгуур. Тэгээ sink гэдэг өгөхгүй тэр чинь те. Let That Sink In гэдэг чинь одоо энийг ойлгоцгоо гэж байгаа байхгүй те. Ойлгоо навшнуудаа гэж байгаа байхгүй те. Бүхэл бүтэн ийм юу барьчаад угаалтур ирж орж байгаа байхгүй те. Хаалгын цөм өшгөлж орсон. За тэнгуүтээ ерөөсөө Орсын даруйда ажилчдын талаас илүүг нь халаа хийсэн. 7500 ажилтныг шууд халсан. Одоо энэ бол нэг зардалчин их байна гэдэг ингээ халж байгаа. Айхтар юм гэж. За тэрний дараа болохоор юу гэж юм гэхээр өдөр шөнөгүй ажиллах хүсэлттэй л үлд. Үгүй бол эндээс ингээд явцгаа гэдэг имэйл явуулсан. Тэгсэн чинь 20% нь өөртөө гараа авсан. Тэгэхээр шууд Орсын даруйдад ер нь 70% тэр чигт налаа хийсэн гэсэн үг. Тийм айхтар гангстер нөхөр. Тийм. 2023 онд болохоор ерөөсөө энэ X Zcom гэдэг сайтыг одоо домайныг авахтаа бол цаад чинь бүх зүйлийг багтаасан аппликейшн гэдэг ийм утгатай ийм хийнэ гэж уун анх өөрөө авч ирсэн PayPal-аас эргүүлж аваад тэгвэл X.com төгцсөн. За нөө Twitter төгцсөн гэсэн үг шүү дээ. Twitter-ийн нэрийг X болгож өөрчлөөд X.com Twitter-тэй өгөөд за Twitter-ийг бол ерөөсөө бүх зүйлийг хийж болдог аппликейшн болгоно гэдэг зорилт тавьсан. За тэгэхээр одоо тэр бол зөвхөн твит, зөвхөн сошиал нэтворк биш. Тэрэн дотор бүх юмнууд байж идэг. Төлбөрийн хэрэгсэл юу гэдэг бүх юм нөө WeChat шиг болгоно гэж одоо ингэж юу басан гэсэн. Зорьсон. За нэг юм бас. За энэ XAI гэдэг нэг юм 2023 онд байгуулсан. За OpenAI-тэй өөрчлөлтөд цаа чи нөө OpenAI хаяа авчихсан OpenAI-ийн хамраад нэ тий. Одоо атаархлан төрж байгаа хэвээр энийг хадгалж авах гэсэн чинь болохгүй нэ тий. За 2023 онд болохоор XAI гэдэг яг ингээд одоо OpenAI-ийн эсрэг компани байгуулж ин гэсэн. Одоо өрсөлдөх зорилготой. Тэгээд
ерөөсө химэл оюухныхаа тэр юу цагууруудыг бас ингээд хуучнуудаа нээлттэй тавиад явдаг иймэрхүү. Одоо нэ OpenAI дээр хийж чадаагүй юм өс хөндлөнгө авч штэ. Тэгвэл бид нарт бас гоё бид нар яг өнөөдөр өрсөлдөөн гэдэг чинь те томчуудын өрсөлдөө мань мэдтэн болоо тэгээ өвчтөс унаа сайхан штэ те. За Grok 3 нь болохоор одоогийн хамгийн ухаантай AI үед нэг. Тухайн үед нэг Grok 3 гарч ирж байгаа үед бол ChatGPT-ийн 4O гэдэг хамгийн ухаантай байсан AI аахгүй. Тэр үеийнхаа тэрийг давсан. Одоо нэгээсэндээ дэлхийн хамгийн ухаантай AI болж гарч ирсэн гэсэн OpenAI энэ Grok 3. За тэгээд одоохондоо бол одоо жоохон дорогдсон байгаа. Гэтэл Grok 3 бол ингээд хамгийн топ AI-д нэг. Тэгээ бид нар үнэгүй ашиглаж бол хамгийн гоё нь. Ерөөсөн серверийн норж унтал олон нийт үнэгүй ашиглуулнаа гэдээ хамлсан байгаа. Одоохондоо сервер норж унааг бол байна. За 2025 онд болохоор X-тэй нэгтгэсэн XAI гэдэг. Тэгэхээр одоо нөө бүх юмний аппликейшн X.com одоо X аппликейшн дотор нөө XAI оруулаад одоо бид нар Twitter руу орох юм бол буюу X руу орох юм бол дотор нь XAI нь байж байгаа, Grok нь байж байгаа, янз бүрийн байж байгаа. За. За тэгээд хийж хийчдэг тийм одоо тэгээ пост имаж бичдэг л да. За энэ мань нөхөр бол энэгээр ингээд зогсоогүй. За баахан техник технологи энэ дээр баахан юм хийчлээ. Тэрүүгээр чинь баахан гангстер зарайлж хүн амтны хаалга өшгөлж ороод ажилтгийг нь халаацтай боо юм боллоо шүү дээ. Одоо өст амар том юм ихлэн улс төр лөө орж ирж байгаа. За энийг хоёулаа удахгүй яар. За яана. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Тэгэхээр ногоо ирээдүйг хөгжүүл MMS компани манай өнөөдрийн нэвтрүүлгийг бас ивентдгээ ажиллаж байна. Шинжлэх ухааны танин мэдгүй хөрөнгө оруулдаг юм компани байгаа. Тэгэхээр MMS дээр өөрсдийнх нь байгууллага дээр бол очиутсан зөв үнэхээр яг үлгэрж үзүүлдэг газар байлаа. MMS компани бол нөгөө байгаль дээлтэй доктортой өөрчлөлт дэмжиж энэ шахагдчихгүй эрчим хүчний их үүсвэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт шийдлийг харилцагч нартаа хүргэхээр ажиллаж байгаа. Тэгээд нарны эрчим хүчний зах зээл дэлхийд тэргүүлэгч Genco Solar, Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийг Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи. За энэ бүтээгдэхүүнээр бол дамжуулан энэ малчин өрх газар тариалан амны орон сууц үйлдвэр үйлчлэгээ зэрэг бүхэл салбарт 30 жилийн баталгааны хугацаатай нарны эрчим хүчийн шийдлийг юм санал болгож байгаа ногоон ирээдүйн рүү хамтдаа урагшлах юм боломжийг нээж өгч байгаа ийм газар юм. Одоо хасаа өвтөр яриад байдаг бүхэл юмны цаана байдаг одоо энэ боломжуудыг ерөнхийдөө бас ингэ санал болгож байгаа гэсэн үг. Тэгээд хэрэг та бүхэн бас цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон. За эсвэл одоо цахилгааны төлбөр өндөр гарч байгаа. Цахилгаанаа ерөн шийдэж чадахгүй байгаа. Энэ бүх асуудал байгаа бол MMS компани руу хандаж болох нэ. Утасны дугаар нь 7711 19 series дотор дугаар нь 2 гэж их юм байна. Мөн 89 66 41 41 гэсэн дугаараар холбогдоод зөвлөгөө заавар аваад хамтарч ажиллах боломжтой. Энэ Elon Musk чинь бүх юмыг хийгээд байна шүү дээ. Одоо ингээд тэр solar roof энэ гэдэг solar city гэдэг юм очоод Tesla-аар орсон. Solar roof гэл байшингийнхан дээвэр нь тэр чигтээ юм solar panel. Тэгэл дотор нь ингээл батарей бүх юм ингээд байж тийм цогц шийдлийг санал болгож байгаа. Гэтэ түрүү хэлсэн шүү дээ. Нэг бүх юмыг нэг нөхөр эзэмшээд монополдод ахаар чинь аюултай юм шүү гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр монополийг задлахын тулд бид нэр өөр сонголт хийх хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр одоо ийшээ л сонгох нь шүү дээ. Solar panel, solar city тэр нөө юунуудыг одоо энэ Elon Musk-ийн компанийг сонгож тэр нэг монопол нөхрийг илүү монопол болгож байгаа оронд одоо энэ MMS Green Building-ийнхаа solar panel-уудыг аваад тэгээд гээд бас байгальтай ээлтэй өөрсөндөө эдийн засгтай ээлтэй нөө экономтой ээлтэй экологтой ээлтэй гэдэг байгаа шүү дээ. Ийм сайхан амьдралыг тогтоолоход бол энэ тусалж байгаа. MMS Green Building компанид бас баярлах хэрэгтэй. Баярлаа. За энэ улс төрлөө орсон. Задаас айхтар халуун юм болноо. Ер нь бол баг цаг үеийн мэдээ дээ энэ бол. 2024 онд болохоор Дональд Трампын сонгуулийн ажилд бол манай Elon Musk $300 сая бол хандуулж орж ирсэн. За тэгээд одоо нэгсэн Дональд Трампыг ялуулсан баг шахав. Одоо дэлхийн хамгийн баян хүн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг дэмжиж одоо ингээд ялуулсан байх нь шүү дээ ер нь л дээ. За энэ яах гэж ингэж ялуулсан гэхээр энэ хоёрын хамтын ажиллахыг эхэлж байгаа. За энэ Doge гэдэг нэртэй нэг юм цоо шин одоо яам байгуулсан. Зүгээр шууд оронгуутаал Дональд Трамп чинь те. За энэ Elon Musk-д шинэ яам байгуулж өгнө. Яамны одоо дараагаар бол ингээ Elon Musk өөр ажиллана гэт те. Би баг Трампыг Elon Musk-аар дэмжүүлчдэг мундаг хүн юм а гэж бодоод байна шүү дээ. Elon Musk ягаад тийм амар нөлөөхөө байна те. Амар гоцтой те. Тийм айхтар. Тийм. За энэ Department of Government Efficiency гэж байгаа. Яг засгийн газрын хэмнэлтийн яам гэж одоо байгуулж хэлж болно л да. Ийм шинэ яам байгуулад одоо сайдаар нь шууд Elon Musk-ыг томилсон гэсэн. Тийм үү? Мэдээгүй шүү. За энэ хэмнэлтийн яам гэдэг нь яадаг вэ гэхээр ерөөсөө за хэмнэлтийн одоо энэ хидэрсэн энэ одоо төсвийн эдэлтийг бол ингээ байхгүй болгоно гэдэг ийм зорилттой.
За ингээд зорилго нь болохоор юу гэхээр ерөөсөө энэ 2 их 80 одоо засгийн газрын зардлыг буюу энэ төсвийг 2 их 80-аар одоо бууруулна гэдэг ийм зорилт тавьсан. За ингээд нөө сайт руу норонгууд хэдэн их 80-ыг бууруулсан бай гэдэг нь хэдэн сая доллар бууруулчаа гэдэг ийм тоолоор ингээд явж идэг. Тэгэл 2 их 80 төрөх юм бол энэ одоо яам бол татан богдно гэсэн үг. Ажлаа хийчлээ. Ингээ боллоо гэд. За тэнгуүтээ энэ зорилгоор яасан бэ гэхээр ерөөсөө за энэ ингэж байгаа. Тийм. Энэ Dodge гэдэг юм да. Dodge гэж уншигдаад байгаа юм бол та Department of Government Efficiency гэдэг нь товчлон Dodge гэж уншигдаад байгаа юм. Тэгвэл энэ Dogecoin гэдэг байдаг. Өөрийнх нь coin. Тийм. Өөрийнх нь. Ер нь бол Elon Musk-ийн coin гэдээ ойлгочих болно. Тийм. Meme coin ахгүй юм. Maz coin ахгүй. Гэтэ ингээл үн амар өсвөл амар унаал ингээ байждаг. Тийм савлгаатай. Shit coin. Тийм. Shit coin. Тэгээ өөрийнх нь одоо энэ shit coin бол 3 нугарсан. Dodge гэдэг засгийн газар байгуулагдсан дээр. Үнэн солиотой. Альбан тушаал юу хоёр нэгж явах шиг тоглоод байгаа юм шүү. Тийм зүгээр тоглож байгаа зүгээр өстэй тэр чигтэн тоглож байгаа. Зөвхөн Америкаар биш чинь дэлхийд ихнээр тоглож байгаа байхгүй. Америкт бүхлүүд яам байгуулсан ч тэр нь Dodge гэдэг нэртэй байгаа шиг. Тэр нь өөрийнх нь coin 3 дахин өсчихөж байгаа шиг. Тэг юу ч болоод байгаа юм мэдэхгүй. За тэгснэ ингэж ерөөсөө нэг химнэлтийн яамын одоо нэг химнэлт хийх хэрэгтэй шүү дээ. Юг засгийн газрын төсвийг гэдэгт нь бол итгэж таних хэрэгтэй. Тийм. Яг хуу энэ нэг жоохон юм болсон. Гэхдээ эхнээс юу болсон амар сонирхолтой. Засгийн газар руу ерөөсөө энэ бага насны юм 19-өөс 25 насны юм хакеруудыг засгийн газар руу оруулаад үүрлүүлсэн бүр дотор нь. Тэгээд ийм ор байдгийн нэг ийм 9 hours ч үлээ нэг 9 hours sleep гэдэг нэг ийм ор байгаа байхгүй. Энэ хийлдэг. Тэгмээ дотор ингээд температурын тааруулаа хүнийг яг 8 цаг унтуулдаг ийм ороо байхгүй. Яг тэр орон дээр хөвцөн бол нам унтаад яг л ингээд босгоцогтой сэрдэг. Ингээд хүний биеийн дулааныг ингээд зохицуулж байгаа ухаалгаар зохицуулчихаар хүн бол ингээд нам унтд юм байл та бүрстэй. Айгуу сайн унтдаг. Deep sleep энэст амар супер. Тэгээ ийм орын хүртэл авч өгөөд та нар одоо наана амьдрын ерөөсөө. Тэ хэдэн сар амьдрна. Энэ хоорондоо тэр хакерууд юу гэсэн вэ гэхээр тэр ерөөсөө л тэр засгийн газар тэр төр дотор байгаа бүх системийг ухаж төгөх хэвээр. Тэгээ тэндээс одоо ямар нэгэн зөрчлөө нөө илүү дутуу юм байна уу, ханж тасч болохоор юм байна уу гэдгийг бүгдийг ухна. Ямар нэгэн сигналгүйгээр шууд те анхааруулгүй шууд ухаж дайрж ороод халахын халаал танахын танаа ингээ авчих. Тийм зэрлэгээр үдчихэж байгаа. За ингүүдээ ажилчдыг нь болохоор ажилласаа халахдахыг уриалсан. За ингүүд салаа зам гэдэг одоо юм гарчигтай имэйл явуулсан бүх ажилчид руу. Чичээд хэдэн сая 2 сая ажилчтай байгаа байхгүй төрийн ажилчид. 2 сая үлэн бүгд нь л явуулсан. Салаа зам гэдэг те fork of road гэдэг имэйл явуулсан. Тэрэн дээр нь болохоор за 9 сарын цалингч олгоё. Гарчих юм бол 9 сарын цалингч өгнө. Тэгээ гарвал одоо гар. Тэр тухайн чинь болохоор юу яжсэн байхгүй ажилчид ингээ юунаас ирээд одоо зайнаас ажиллаадсан. Тэнгүүд одоо компани дээр хурж ир. Үгүй бол ингээ зайлцгаа гэж байгаа байхгүй тий. Гэхдээ яг хөө ингээд явах шийдвэр гаргах юм бол та нар 9 сарын чинь цалин өгнө гэдэг чинь. Тэгсэн чинь шууд 75 мянган ажилч шууд халагдсан. Энэ уриалгад. За нийгэм бүр л авахгүй бол болохоо байлаа. Энэ хүн хуульч өрчүүд байдгүй үстэй. Дандаа бүх юм хуулийн дагуу хийж байгаа үстэй. Хуульч өрчүүдээ бол дарангуулгач болох гэдэг юм л та. Одоо бүр ингээд нэг юм Гитлер митлэр юу гаргаад алсан шүү дээ энэ чинь бүр. Энэ бол ер нь дарангуулын замаар асуудлыг шийдэх гэдэг юм гэсэн. Тийм. За бүх агентлуудын ерөөсө 7 хоног болгоно. Одоо нэг өмнө нь явж исэн ажлыг гинт дундуур нь те за та нар 7 хоног болгоо энэ репорт өгнө. Ажлынхаа энэ юу гэдэг үлээ одоо тэр тайланг тушаа гэдэг. Тэгээд эсэргүүцснүүдийг чинь бүгдээр нэг бол эсэргүүцсэн үг бол тайлангаа тушаагаа өгөх юм шууд тэр дорн тухайн газрыг, тухайн агентлыг, тухайн одоо тэр одоо юу гэдэг те шууд тэр чигтэн татан болгож ирсэн. Энэ бол үнэхээр айхтар. Мөнгөөр далаалгаж эсвэл юмаа зохицуулаад байсан юм шүү тий. Мөнгөөр далаалгах нь яг. Тэгээ ер нь бол тэр дарууд бол ингээл хэдэн 100 хэдэн мянга ингээл долларууд ингээл хэмнэгдээл явчихж байгаа юм бол та. Тэг ингээд те сая саяараа ингээ хэмнэгдээ явчих واخ. Гэхдээ энэ хоёр их найдын бол хаанч байхгүй байгаа юм бол хэдэн 100 саяараа хэмнэгдсэн чсэн хоёр их найдын хаанч. Гэхдээ бүр сүүлдээ эн чинь юу болсон нөө 9 сарын цалин балинг өгөн мөгнө гэсэн чинь 75 мянган ажилт байхгүй болчихж байгаа шүү дээ. 75 мянган ажилчид тэр төрөө гарч гарч чинь бүүн одоо ийм юу болох вэ? Ажил нь яах вэ гэдэг нь ажлууд нуурна. Тэгээ баахан газруудын агентлууд ингээд татаа буулгачихж байгаа байхгүй. Тэгэхээр чи ажлууд ингээд доголдож эхэлнэ шүү дээ. Энэ стартап арга байхгүй. Стартапыг одоо нөхөн сэргээх одоо ийм аргуудыг хишгэлдэг. Шууд дотор нь ороод хүү хаа гэлс хамаг юм ухаж төнхөл шууд тастаал ингээд явчихдаг. Иймэрхүү аргаар бол стартапуудыг л уг нь бол сэргээдэг. Одоо нэг юу тэр аргаараа үзсэн юм шиг. Тэр аргаараа үзтий. Одоо манай хүн чинь стартап ин л өгөх шүү дээ тий. Тэр аргаараа үзэх гэж оролцсон. За тэгээд ерөнхийдөө сүүлийн үед бол тэгээд энэ арга нь бүтлгүүтэй. За тэгээд баг нөгөө нэг хоёр их найдын
90-аар нөө төсвийг бууруулах зорилготойсэн чи бараг хэдэн зуун сая доллар орчил авраг XK ийдсэн. Ийм болоо юм бол. За тэгээд зөрчилтөө үүссэн. Маск бол 300 сая долларыг хинд өгнө, Трампд одоо сонгуульд нөгнө гэдээ амлалтсан байсан чи 100 сая долларын нөгөөгүй байсан юм байна. Тэгээд тэрнээс бол одоо хин Трамп нь гомдоод. За тэгээд дээрэс нь нэг Трамп ч нөө OpenAI-тай уулзаад нууцаар. Уг нь бол Elon Musk чинь гордохдоо бол XAI-г маань л бас ингээд төр зэсэг авчаасаа гэж бодож байгаа шүү. Тэгсэн чинь OpenAI-тай уулзаад ингээд хойволцсон. За тэнгууд чинь Elon Musk бол ингээд гомдно. За тэгээд энэ компаниуд нь ч яг энэ нэг юм тэр хүрнэ төрийг самарж байгаа хооронд нөө Tesla, SpaceX гэсэн компаниудын хувьцаа амарцаанд ундаг нь унаад үйл ажиллагаа нь доголдоод бөө юм болсон. За тэгээд ямар ч сан Elon Musk бол энэ Doge гэдэг газраас бол яамнаас бол огцорсон. За ингэ боллоо. Ер нь гомдлоо. Гэтгээ яваад гэсэн. Самарж байгаагаар явцсан. Оо, арчаагүй. Энийг амар ухаалаг технологи тэршүүлээд тест яасан юм бахал гэж бодлоо шүү дээ. Тэгэхээр одоо яг нэг гаргийн ерөнхийлөгч болох ч иймэрхүү юм хийгээд бүтлгүүтэж мэдэх нөхөрлөө юм л да. Таваагүй нөхөрлөө. Гэтэ бол яг бидэрт бол ингээд ийм зориг харуулж байгаа байхгүй те. Ийм зориг бас байж болд юм байна. Ямар нэг юм өөрчлөлтөнд айхтар зоригтой хөдөлж болд юм байна гэдэг энэ бол нэр гайхалтай зүйл байсан. Гэтэ хитрхийх зоригтой байсан одоо бас те ингээд арай дэндүүлчихэж байгаа байхгүй те. Түлээ хийчихэж байгаа байхгүй те. За нэг иймэрхүү юм басаа өрхий. За энэ улс төрд бол ингээд бас ингээд карьертай юм хийгээд үтсэн. Яамны сайд майд болоод үтсэн айхтар нөхөр байна. Тийм бэ. За эцэст нь хоёлаа юу ярих вэ гэхээр энэ Elon Musk энэ айл өрх хот тэгээ нийгэм энэ улс дэлхий сансар ангараг энэ төр хүртэл одоо юу гарга колончлж болох вэ гэдэг талаар хайлтхан яриад тэгээд дуусгацгаая. За энэ айл өрхийг эзэлж байна. Elon Musk бол айл өрхийг эзэлж байна. Энэ одоо Tesla модель гэж яддаг те. Модель S гэж байгаа, модель 3 гэж байгаа, модель X гэж байгаа, модель Y гэж байгаа. Энэ S 3 XY гэдэг гурвын ингээд нийлүүлэх юм секси болдог те. Модель секси. За энэ машинуудынх нь одоо те модельод байж байна. За дээрэс нь Cybertruck байна. За ингээд ерөөсөө л энэ хот дотор унжуулах нь байна, хөдөө гадаа унжуулах нь байна те. Энэ бартаатай зам бартаагүй зам дээр бол баахан ийм хиймэл оюун ухаантай өөр гож олгодог юм ондаг машинуудаар явчих нь байна. Энд чинь айл өрхийн энэ унаа тээврийн зардлыг нэг асуудлыг нь шийдэж өгч штэ тий. За дээрээс нь solar roof, solar panels гэдэг түрүү ярьжсэн юм байж. Анх нэг solar city гэж компани агуулаад тэрүүгээр бол юм айлуудын дээвэр тэрчтэй юм solar panel байдаг. Ийм хэрэглээг санал болгож байгаа байхгүй юу. Тэгэл нөө тэр чин solar panel ч амар гоё байхгүй нөө моторыг тогн залгахаар эргдэг, эргүүлэнгүү тог гардаг гэлдэгдэн штэ. Энийг reversible гэдэг байхгүй юу. Одоо юу гэх юм? Буцах чадвартай гэсэн үг. Буцдаг тийм үйлдэл гэсэн үг байхгүй функц гэсэн үг байхгүй. За тэнгууд нарны панелц яг тийм байдаг. Одоо нарны панел чинь ингээд юу лид одоо байхгүй нэг диод гэж ярьдаг байхгүй диод. Диод гэдэг нь яадаг вэ гэхээр ерөөсөө дээр нь нар чижтэй гэрэл тусангууд тог гаргана. Тог хөнгүүд гэрэл гаргадаг байхгүй. Одоо бидний утсын дэлгэц мэлгэц юм лид байгаа шүү дээ тий. Тэд нар ч юм бол ингээд одоо ингээд лид гэрэл гаргадаг диоднууд гэсэн үг. Light emitting diode гэдэг. За энэ solar panel ч юм болохоор бас л диод. Тэгсэр нэ дээр нь нар тусгаар гэрэл тусгаар тог гаргадаг ийм диод байхгүй. За тэгсэн чинь энэ юу болохоор solar panel яадаг вэ гэхээр амар хөөрхөн. Яг нь шууд ингээд тогон залангууд гэрэл гарахгүй л тээ. Гэтэ нөө хит ягаан туйны камер харахаар нөгөө нэг бидний нөө нарнаас хамгаалдаг тос төрөхөр харагдуулаад байдаг. Тэр камераар харахаар ингээд гэрэл гардаг. Хасдаг гэсэн. Энэ яаж яанах вэ гэхээр хэрвээ бид нар ингээд дээвэр дээр ингээд цас болцсон байлаа гэж хэлдэг л та тий. Тэгм бол solar panel аваад тогон залгах чинь. Тэгвэл нөгөөт чинь гэрэл гаргаад халаад нөгөө нэг заснууд анхаач чинь. Ийм сэн функцэдтэй ийм гоё solar roof буюу нарны дээврүүдийг гаргаж ийн гэсэн. За тэ айлуудад энийг санал болгож байгаа. За дээрс нь power wall гэж байгаа. За тэр нар заримдаа гарна заримдаа гарахгүй. За тэгэхээр яг нөөцлөр хэрэгтэй. Нөөцлөрөө нөхцөлнө шийдэж өгч байгаа. Power wall гэдэг нь болохоор айл гэрийн одоо нөхцөл зориулсан ийм нөөцлөр эрчим хүчний нөөцлөр байхгүй. Ханан нөөцлж юм уу? Тий. Тэр хан дээр өлгчдөг нэг юм батарей байгаа. Тий, литий ion батарей. За тэр батарей чинь ингээд нарны панелаас ингээд тог авчихна. За тэгээд тог аваад ингээд наргүй шүн мөн ч гэсэн гэрээ ингээд гэрэлтүүлчихна. За машинаа цэнэглэж чинь. Нөгөө нэг Tesla модель Sexy чинь бол тогоор ажилладаг байхгүй юу? Одоо электрон машин шүү дээ, тий. Cybertruck энэ чинь бүгдээрээ тогоор цэнэглэдэг. Одоо бензин тог гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр одоо ерөөсөө ямар ч эрчим хүчний их усүр байхгүйсэн газар аваачаа зүгээр юм машин явдаг. За ингээ гэрн тогтой.
Тэнгүүтээ нэг бас сонирхолтой юм байна. Гэрийнхэн тог дуусчул яах вэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгвэл машинаар авчираад гэрээ асаачна бас. Ийм одоо синергетик мундаг ажиллагаатай ийм одоо айл гэрийн айл өрхийн хэрэглээг санал болгож байгаа. За дээрэс нь одоо хид хідэн асуудал. За би нэг эзгүй хээр талд байх юм бол за тогтоо байх юм байна. Тэгээ яах вэ? Би бас юутай болмоор ш. Интернеттэй болмоор ш. Starlink байна гэдэг тий. Наад 5 шиг юм аваачаал тээвэр дээрээ тавьчих. Тэгээ болоо. Интернетийн ч асуудал өндөр урдаар шийдэгдэж чинь. Хаанч юусан хамаагүй. Уулан дээр байна уу, хатан дээр байна уу, гол дээр байна уу, далаа дээр байна уу, ерөөсөө хамаагүй. За ирээдүйд бол мэдээ саран дээр байна уу, ангараг дээр байна хамаагүй болчихно. За энэ Optimus гэдэг юм. Одоохондоо бол яг айл гэрийн нөхцөлд одоо нэвтрээг байгаа ч гэсэн нэг гэрч нэг робот ороод ирнэ. За тэгэл робот хамаг ажлыг чи өмнөөс чи хийгээд байгаа юм тий. Тэгээд зөвхөн гидсэн хилээл ивчих болно гэсэн. За энэ айл өрхийг бол ингээ эзэлчихэж байгаа. За энэ усаар нэг юугаар нэг надад дэд үтсээр нь эзэлж байгаа байхгүй. За энэ хотыг эзэлж байна. За хотыг яаж эзэлж байгаа? За сая танилцуулсан. Ер нь бол Optimus гэдэг нэг робот байсан шүү дээ. Tesla bot гэдэг. Тэр роботтойгоо цуг юу танилцуулсан гэхээр робот такси, робован гэдэг хоёр юм танилцуулсан. За кибер такси хичээлээ нэг тэгж ирлээдсэн. Кибер ван хичээлээ нэг тэгж ирлээд. За энэ робот такси гэдэг нь яадаг вэ гэхээр ямар ч жолооч байхгүй, бүр ингээ рүүлч байхгүй. Ийм бүрэн автомат. Автомат машины ангиллаар бол хамгийн дээр нь байгаа, хамгийн өндөр ангил нь байхгүй. Рүүл машины ийм жолооны систем ч байхгүй, ийм одоо такси байхгүй. Тийм зүгээр сандалтай тий. Тэгэл юм хайрцаг одоо ингээ хотоор ингээ яваад эхэлнэ. Тэгэл ингээл хүн амтан бол ерөөсөө тэрэг жолоодохгүй ингээл таксинууд нь өөрөө ингээл хүрэх газар очиод хүнээ аваад хүрэх газар нь хүрчихэл ингээл явж идэг юм таксинууд. За робо ван гэдэг одоо арай том л гэсэн үг шүү дээ тий. Одоо нэгэсэнд одоо микро гэх юм уу одоо юу гэх нэг юм арай том хэмжээтэй энэ такси олон хүн суугаа явдаг. За boring компани хотыг эзэлж байна. За энэ тэр логистикийн асуудал шүү дээ. Энэ машин чинь эндээс энд өрхийн тулд нэг юм лайтай ингээл нэг гэрлэн дохио гараал нэг хүмүүсийн урдуур нь яваал те ингээд болон дохоо ирэх гээл ингээл зовоод байгаа байхгүй хоорондоо төгжрээл те тэр мөрийг бүгдээр ингээл ийм нүхэн дотор ингээд шийдэж байгаа. Хотын. За тэгэл юуроос эн чинь нэг бидний хотод шийдэх гэдэг хамгийн том асуудал ч одоо төгжрөл шүү дээ те. Одоо бас Азиас бэцэг төрөх гэсэн чинь айгүй төвөгтэй байгаад байгаа энэ бүх хотод толгорж байгаа асуудлыг бол ерөөсөө доогор нөхөлчил гэдэг одоо аргаар шийдэх гэдэг юм гэсэн. Тэгэж нэг улсаас яах вэ та тий улстайгаа хамтардаг л гэсэн үг юм байна л тий. Тэгэл нэг жижиг хотыг бол ингээ нөхөлдсөн дотор ингээл машинуудыг явуулж байгаа. Одоо нэгэсэндээ метроны оронд бид одоо хотын доогор рүг гэл нэг нүх гаргаал тэгэл тэрүүгээрэл машинууд нь явдаг гэсэн нь метрон явдаг гэсэн нь юу нь бол юу нь явна л гэсэн үг шүү дээ. Тий. Boring гэдэг компани. За Power Pack гэдэг нөө түрүүн Power Wall чинь айл өрхөх байсан шүү дээ тий. Тэгвэл Power Pack нь болохоор ингээд хотын хэмжээний одоо жишээлбэл нөгөө хотын тог могонд зориулсан аль эсвэл үйлдвэрийн тогонд зориулсан иймэрхүү юмнууд гэж байгаа. За энэ Power Pack. За ингээ хотыг эзэлж байна. Хотыг эзлэх гэдэг нь шүү дээ. Энэчнээс те бас хотыг дэд үтсээр нь эзэлж байна. За нийгмийг эзэлж байна. За нийгмийг яаж эзэлж байгаа вэ? Тэр X chat, XAI гэдэг юмнууд байна. Тэ одоо бидний олон нийтийн сүлжээ байна шүү дээ. Тэ. За дээрэс нь хиймэл оюун ухаан байна. Бас чат байна. Чат гэдэг чинь одоо бид нар мессенжер гэж ярьж байгаа. Тэгвэл энэ X дотор одоо X chat гэдэг нь нэгдсэн байж байгаа. Энэ бол ингээд хамгийн нууцлал өндөр хамгаалттай энэ төр гэдгээр авд те давуу талтай дээрээс нь хиймэл оюун ухаантай чадалж болно энэ төр гэдэг давуу талтай. Тэгээ ямар ч нийгмийг ингээд эзлэх гээд байгаа. За Neuralink нийгмийг эзлэх гээд байна. За Dogecoin нийгмийг эзлэх гээд байна. Энэ нийгэм лүү ингээд бас явуулж байгаа нийгмийг эзлэж байгаа энэ эзлэн төрөмөл нь бол ингэж гарч ирж байна. За улс орныг эзэлж байна. За Doge гэдэг түрүүн coin биш одоо Doge гэдэг түрүүний улс яам байж та тий хүлээд яам байгуулсан байна. Gigafactory гэдэг одоо ингээд тий хятад инээ тэр газарт ингээд байгуулах гэдэг. За баг Texas болохоор ингээд байгуулсан байж байгаа. Техаст нэг мангар том Tesla-гийн үйлдвэрлэж байгаа машин үйлдвэрлэн бүхэл юмыг үйлдвэрлэдэг. Тэрэн дотор одоо нэг Optimus-ууд нь ажиллаад эхэлсэн. Хүмүүс тусалж маслаа хүмүүстэй юм дамжлаад ингээд эхэлсэн байж байгаа. За энэ Gigafactory гэдэг бол ерөөсөө улс орныг эзлэх одоо үйлдвэрийг эзлэх гэсэн үг шүү дээ тийм үйлдвэрийг эзэлж байна. За мега пак гэж байгаа. Энэ үйлдвэр бүр бүгд хэдэн үйлдвэрүүдэд зориулсан юм том юм юунууд одоо нөө Power Wall нь айлд Power Pack нь болохоор хотод энэ юу нь болохоор мега пак нь болохоор бүр ингээд улсад байхгүй юу? Улсад зориулсан юм том батарей байна гэсэн үг. За тэгэхээр одоо яах нь одоо цахилгаан станцчгүй байж болох гэдэг шүү дээ тий. Нарны панелтэй үйлдвэр тэр чигтээ нарны панел тэгээ өөрийн гэсэн мега пактай авахт бол ерөөсөө ямар нэгэн одоо би бол Улаанбаатар хотод нэг юу байрыг гэж үтэл л да. Нэг юм үйлдвэр барья гэж бодвол үгүй бариулахгүй гэдэг манай тог хүрэлцэхгүй гэдэг ингээ байж байгаа хгүй. Тэгээ Улаанбаатар хөгжихгүй байж байгаа аваачаад нэг гига фактори барьчихад л дүүрэн солар панелтэй мангар том юм мега пактай
Тэгээ ерөөсөө өөрөө тогоор цэцгээл дотор нь бага роботууд ажиллаад машиныг үйлдвэрлээ явчихна гэсэн үг. Бидний тог тасарнуу байнууд тэдэрт ерөөсөө хамаахгүй. За улсыг эзэлж штэ тий. За Starshield гэдэг нэг амир юм байна. Starlink-ийн одоо ерөнхийдөө нэг юм параллельний явж байгаа юм төсөл гэж байгаа. Starshield гэдэг нь яадаг вэ гэхээр бас юм баахан жижиг сажиг юм юунуудыг одоо хиймэл дагуулуудыг гаргаж байна. За энэ болохоор тагнуулын зорилготой. Улс орныг аюулаас хамгаалах одоо ийм зорилготой ийм юмнууд. Тэр улсыг эзэлж штэ эднэр ч тэ улсын аюулгүй байдлыг эзэлж байна. Улсын батлан хамгааллыг эзэлж штэ. Энэ бол айхтар. За энэ дэлхийг эзэлж байна. За дэлхийг мэдээж одоо яаж эзэлж байна? Starlink-ээрээ Starbase гэдэг. Одоо нэг пуужингуудынх нь буудал гэсэн үг штэ. Пуужингууд нь босоогоор газардаг пуужингууд ингээ нэг савх шинээр хоп гэж барьж аваад гэсэн тэ. Тэр мөр чи одоо энэ Boca Chica гэж байгаа тэр Starbase энэ чинь бол хамгийн ихний буудал нөхгүй. Ийм Starbase-үүд ингээ дэлхийд даяар өрчнө. Хөөе Starlink ч нөгөө манай гаргийг чи ингээд тойроод бүр ингээд битүү байгаа штэ. Тэрийг одоо яа хин нэг эзэмшнэ гэсэн юм байхгүй болохоор тэгэл хин төрүүлж гаргасан. Тэгээд тойрог зам аваа явчих. Яг тойрог замд бол бид нар чинь эзэмших хууль байгаа штэ. Энэ тойрог замыг энэ энтхийг бол эндээс зөвшөөрөл авах маавна гэсэн тиймэрхүү байгаа. Тэр бол гайгүй. Мэдээж байхдаа бүр ингээд бүрхүүлчлээ шүү. За. Яг үнэ тий. За энэ цаашаа ингээд нэг жоо явъя. За сансрыг эзэлж байна. За Falcon 9 тэгээ Falcon Heavy гэдэг байгаа. За энэ бол хоёр нөгөө нэг сансарлаа нэг жижигхэн нарийнхан буужингууд байсан шүү дээ. Тэр буужингууд ингээл бидрийг ингээд тойрог зам руу оруулаад энэ тэр за хүмүүсийг тойрог зам руу оруулчихна, хүмүүсийг тойрог замаас аваад ирнэ. Энэ бүх ажлуудыг хийж чинь олон удаа ашиглагдана. Хямдхан одоо тэр сансарт гарах зардлыг хямдруулад өгсөн тий. Энэ Falcon 9 нь бол нэг ширхэг хөнгөө ачаа гаргах гэж зориулсан. Heavy нь болохоор бүр ингээд 3 ширхэг Falcon 9-ыг нийлүүлсэн ийм 3 дахин хүчтэй ийм бас нөхөр байж байгаа. За тэгээ дээрэс нь Dragon гэдэг капсул байж байгаа. Хүмүүсийг амьд буулгаж ирэх, хүмүүсийг амьд сансар руу явуулах юм зориулттай юм нэг амьдралд итгэх капсул гэсэн үг шүү дээ. Энэ Falcon-оор дамжуулах зориулсан юм байж байгаа. Өөрөө тэр чинь ингээд бас босоогоор гадарч мадарч чаддаг юм жижигхэн капсул. За энэ Crew Dragon, Polaris програм гэдэг янз бүрийн хүмүүсийг дээш нь доош нь явуулдаг юм програмууд байж байгаа. За ангаргийг эзэлж байна. За Starship. За Starship бол мэдээж зөвхөн одоо дэлхий дээр ашиглагдахаас гадна одоо гариг хоорондын аяллыг хийхэд ашиглагдана. Starship чинь бол босоогоор газардж чаддаг ийм том буужин баггүй. Одоо ер нь бол дэлхийн одоо хамгийн бүх цаг үед бүтээгчсэн хамгийн том бууж. За энэ буужин одоо цойлуур маань яах вэ гэхээр яаж чадах вэ гэхээр за нэгт нөгөө нэг дэлхийд дээр байгуулсан Starbase-үүд гэж байна шүү дээ. Одоо Boca Chica-д байгаа Starbase шиг юм савхтаж авдаг энэ газрууд шууд 30 минутын дотор аль ч зэг рүү дэлхийн эсрэг тал руу шууд 30 минутын дотор би очиж чадна гэсэн. Тэгэхээр ийм дэлхийн логистикийн асуудлыг нэг шийдэдэг. Одоо бид нар бол ингээд те зөвхөн сансар руу барах гэж зөвхөн ангаарлаа зөвхөн сар руу явах гэж биш. Дэлхийн хүссэн газар руугаа маш хурдан очихын тулд энэ тээврийн үйлчлэгийг хангаад өгч гин гэсэн. Хуучингаар явах нь шүү. Тийм. Хуучин байх юм байна. Тийм. Өглөө босоол те хуучиндаа суугаад сургууль руу очиод сургууль нь дэлхийн нөгөө талд ээждэг те. Одоо Америкт ээждэг ч юм уу те. Эсвэл эсрэг талд нь одоо өмнөд Америк, Чили мэлд ээждэг газар руу очиж очиал те. Ажиллажсэн. За одоо гэрлүүгээ харидаа гэл бүх гэл дэлхийн нөгөө тал руу буужингаар явчихдаг. 30 минут ч те. Чи ярамгаас ойрхон. Тийм. Тийм. Ярамглал би одоо 3 цаг төгжирж байгаа шүү дээ. Тэнгүүд чи 30 минут гэж чинь айгүй сайхан юм баггүй. Би одоо ярамгт амьдарч байснаас Чилид амьдрил та ер нь яа тийм. Төгжил гэж одоо балах юм байна. Тийм яг үнэтэй. За Starship-ийн бас нэг давуу тал нь болохоор за дэлхий дээр бол ингээ агаар мандал үйждэг. Бууж суухтал айгүй амар үйдэг байхгүй. Тэр нэг шүгүр дэлгээл ерөнхийдөө буугаад суучна. За гэтэл нөө агаар мандалгүй сар мар шиг альсвал ангарах шиг альсвал цаашаа эн чинь нэг өөр бусад гаргуудыг эзлэхээр чинь агаартай агаар мандалгүй янз бүр байгаа шүү дээ. Тэгэхээр босоогоор газард чадна. Шууд эндээсээ хөөрчнө гэдэг айгүй тийм чухал юм байхгүй. За тэгэхээр энэ Starship бол ерөөсө гариг эзлэхийг зориулсан. За тэгээ тэрэн дээр Elon Musk бол ангарах гаригийг эзлэх бүглүү тийм програм төсөл хот барих тийм төсөл ингээд байгуулсан байж байгаа. Тэгээ одоо тэр нь хэрэгжээл явж байгаа. Хэдхэн жилийн өмнө бид нар хэнийг одоо Elon Musk-ыг бол энэ хотлайн Америкч гэж бодсон. Тэгэл бүгдийг л биелүүлсэн болохоор одоо тэр хот барин гэдэгт л одоо нэг эргэлцгээ байсан шүү дээ. Тэрэн дээр нэхлээд Optimus-ууд нь очоод одоо эн чинь баг энэ онд хөргөн илүү дээ. За тэгээд 2000 онд хөргөн эхний одоо хөнгөн нислэг. За тэрний дараа 2 жилийн дараа чинь дахиад нэг цонхонгоо тэр үед нь дахиад хүнтэй нислэг хийн. За тэгээд Optimus-уудаа явуулчихна. Тэгээд араас нь баахан буужингаар ингээд араас нь юунуудаа барилгын материал юу гэдсэн бүх юмудаа явуулчихна. Тэгэл нөө Optimus-ууд ч очоод тэнд нөгөө нэг бидний хотыг чинь барайл те. Тэгэл ингээд за хот баригдаад дуусчлаа ингээд тавтан барил гэдэг бид нар нисэл очиж байгаа байхгүй. Энэ насандаа үзчих юм шээс те. Гэхдээ энэ насандаа үзэн ах энэ тим хичээд бол эзүүлэх чадвартай юм хүн байж байгаа. За ямарч хэлсэн Elon Musk гэдэг бол ийм бүхэлдээ нэвтрүүлгийн сэдв болохоор одоо баг багтахаар
Тэгээ бүхлөд нэвтрүүлэгч цаг нь багтахаар ийм айхтар олон юм ээжсэн. Өшөө цаашаа эдгэрийн бүгдээр ингэ задлаад ингэ яриул зөндөө юм болно тий. Энэ айхтар юм байж. Дэлхийг ер нь өөрчилж байгаа юм байж. Би шал өөр мэдээлэлтэй байсан юм байна. Тэгээд чамтай ярилцсны дараа яг ямар мэдрэмж төрөөд байгаа илэрхийлэхэд ч хэцүү байна. Айгаачих шиг тийм. За баярлалаа, сонирхолтой байлаа, хамтдаа үзэг сонсогчдоос их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн манд хамтран ажиллагчаар Rota Hadalaba Mongolia, за Skin Aqua нарны тус болон за ногоон ирээдүг хөгжүүлэх MMS компани маань нэвэнд итгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV мөн Одмондөр радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрдлээ. Дараагийнхаа дугаараар эргүү уулзъя. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.